Одоо биднээсээ би их явах дуртай, байнга явах дуртай, үүлэнд явах дуртай. Хунгаа уучаахан өхнийг яриулъя. Хунгаа ихтэй өөрийнх нь гэр бүлийнх нь яг хүлээж авч байсан дэмжигч нь байсан уу, унгаагч нь байсан уу? Товчхон танилцуулаад за тэгээд оюукакийнхаа яриаг дараа нь үргэлжлүүлээ сонсцгоё. За, бүгдээрээ сайн байцгаана уу? За, хамгийн анх би бол яг навчаа агшийн хэлснээр анхны сурагч байгаа. Тэгээд навчаа агш бол яг яаж эхэлсэн тухай ярьсан болохоор би давтаад явах уу. Тэгээд суралцаад явж агаад дараа нь багш болсон. Яг суралцаж явж байгаа үед бол манай гэр бүлийнх нь бол эхлээд бол бүр яг ингэсэн л дээ. Бүр яг анх эхлэх гэж байхад этрогүрүүд нөгөө сургалтанд сурах гэж байгаа хүмүүс бүгдээрээ ар гэрээсээ зөвшөөрөл аваарай гэж хэлж исэн баггүй юу? Тэгээд тэр үед би сургууль энэ төр эхлэх байгаа штэ. Тэр чинь 23 оны 1 сар байна уу? 2 сар байна уу? Тэр хавцаа л исэн баг. Одоо нөө уулзалт цугларалтанд нь очоод уулзаад яриад цуглараад тэр юмд нь очоо ярианд нь оролцдог байсан. Тэгээд дараа нь сургуульд ингээ 3 сараас эхлэх гэж байгаа учраас ингээд ар гэрийнхнаасаа та нар эхлээд бяцлал хийх зөвшөөрлөө ингээд эхлээд аваарай гэж хэлж яхад нь би яг тухайн үед гэртээ ирээд нөхөртөө хүүхдүүдтэй хэлжсэн байхгүй юу? Ийм нэг шинэ төрлийн бясалгал байна. Би тэгээ энэ бясалгалд ингээд суралцмаар байгаамаа. Энэ бясалгалд ингээд суралцаад явахаар айгүй сайн хөгждөг. Ухамсар цонсны хувьд бол маш их хөгжил орж ирдгээ. Тийм учраас би ингээд суралцмаар байгаамаа. Та нар зөвшөөрч гинөө гэж анх гэрийнхнаасаа зөвшөөрөл авч ирсэн. Тэр нь бол бүр ингээд хамгийн анхны үе шүү дээ, тийм ээ, хичээл эхлэх байгаа үе. Тэгээд манай хүн болохоор цаашаа харсан нөө компьютер дээр ажиллаа хийгээл суугаад байсан. Ерөөс намайг сонсож байгаа ч юм уу, сонсохгүй ч байгаа юм уу, бараг л ам дагуулад би нэг ажилд нь бараг саад болоод байгаа юм шиг бараг за тэгээ тэг гэж бараг цаашаа харчаад намайг ер нь юу хэлж байгааг ч нэх анзаарахгүй. Тэгэл зөвшөөрлийг олгоцсон. Тэгээ өөрөө болохоор намайг яг юунд явах гэж байгаа, юу юм одоо яасан ийсэн гэл нарийн ерөөс асууж шалгаагаагүй. Манай хүүхдүүд ч гэсэн би болохоор нөгөө өмнө нь 2000 он чандаа салхи бяцлал анх сурсан байсан. Тэгээд хаяа гэртээ өөрөө бяцлал хийдэг байсан. Тэгээд манай хүүхдүүд болохоор ээж нь бяцлагалд явах гэж байгаа шүү. Та хоёр зөвшөөрж байна. Ээжигээ бяцлал хийж яхад битгий саад болоорой гэж хэлж байгаа. Тэр хоёр нөгөө өмнө нь би хаяа гэртээ бяцлал хийдэг байсан болохоор яг тэрэн шиг л юм хийх байх гэж бодоод тэгээд бас нэг тоогоогүй. За ямар ч гэсэн бүгднгээс нь зөвшөөрөл авцсан. Тэгээд сургалтандаа суугаад суралцаад явж агаад төгссөн ч одоо хичээл маань дууссан. Тэгээд яваандаа бид нар бүгдээр ингээ багш нар болсон. Тэгээд тухайн үед бол суралцаад явж байгаа үед бол манай гэр бүлийн зүгээс болохоор би чинь ингээд яг нөө цаг нь болохоор айгу яардаг. Жишээлбэл бид нар гадуур ингээ бөөнөрөө явж хахад 7:30 болоо л ихэнгүүлж би чинь ингээл твдэл сандраал эхэлнэ шүү дээ. Тэгэл хурд гэлс 8 цаг боллоо бушуул гээл нөгөө бүгднгийн сандралтлын төвшөнд оруулдаг. Яагаад гэвэл 8 цагаас хичээл эхлэх гэж байгаа би гэртээ байх хэвээр. Тийм учраас нөгөө нэг байнгын нэг тийм юу яадаг. Одоо 8 цаг болоход чимээгүй байгаарай, битгий саад болоорой, битгий өрөөнд орж ирээрэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлуудыг нөгөө хичээлдээ явж байгаа үед гаргадаг байсан. Тэгээд тухайн үед би бол өөрөө тэрийг мэдтггүй л байсан. Гэтэ манайхан л тэгж яриад. Хичээл нь эхлэхээр энэ юм ухаанаа алдчихдаг ингээл намайг тэгдэгсэн. Тэгээд яг хичээлд сурж байгаа үед бол яг гэр бүлийн зүгээс бол дэмждэггүй байсан, дурггүй байдаг байсан. Тэгээд тасалчиж болохгүй мүү? Хөө гэр бүлэрээ явж байхад ийшээ явчих л да, тийшээ явчих л да. Заавал хичээлдээ сууж яхаа маргааш тэргүй чи ахиал сууна үстэй. Тэг маргааш суучгүй юу ч гэдэг юм уу, тийм ээ? Гэх мэтлэнгээр ингээд жоохон дэмжихгүй, дурггүй байх. Эсвэл би ингээд хичээлдээ ороод хідэн цагаар чинь өрөөндөө ороод хаалга хачиж байгаа шүү дээ. Тэнгүүд жоохон дурггүй талтай бол байдаг байсан. Тэгээд явцын дунд яг хөө бид нар ингээд бүгдээрээ хичээлээ үз дуусаад тэгээ багш нар болоод эхэлсэн. Тэгээ тэр үед би бас гэрийнхэнтэй хэлсэн аахгүй. За одоо би ингээд өөрөө бэлтгэл заахаар боллоо. Би багш боллоо гэсэн чинь гурвуулангийнх нь баг ирүүн сууж унтчихсан. Юу вэ? Бэлтгэл чинь дуусаагүй мүү? Одоо ахиад үргэлжлүүлээд чи бүр өөрөө багш болж байгаа мүү? Үгүй чи чадах уу? Барах уу гэж намайг чинь бүр тэгээ би ч гэсэн тухайн үед өөртөө яг тийм итгэлтэй бол байгаагүй. Тэгээ за ямар ч сан болноо чаднаа л гэл. Тэгээд одоо ингээ багшлаад эхэлсэн чинь тэр үеэс эхлээд манай гэр бүлийн хандлага бол шал өөр болж эхэлсэн. Одоо жишээлбэл өмнө нь бол ингээд намайг хичээлдээ орлоо гэл өрөөндөө хаалгаа хаагаад ороход бүгдээрээ л дурггүй байдаг байсан тийм ээ. Болилтоо ингээ одоо тасалчихал даач гэдэг байсан юм уу? Харин өөрөө багш болоод яг хүмүүст хичээл заагаад эхэлсэн чинь манай хүүхдүүд айгүй чимээгүй болдог болсон.
манай хүн одоо жишээл манай гэр бүлийн хүн маань өөрөө за чи хичээлтэй юм чинь би хоолоо хийчээ. Чи хичээлээ заач гэдэг юм уу. Эсвэл би одоо эрт хоолоо хийгээд тавьсан байх юм бол манай хүн за би хүүхдүүдэд аваа гарчи чи чимээгүүд хичээлээ зааж ич гэдэг юм уу тийм ээ. Ингээд ерөөсөө бүр ингээд шал өөр хүн болоод ирсэн л дээ. Тэгээд тэр үеэс эхлээд ерөнхийдөө бол ойлгоод дэмжиж эхэлдэг болсон. За тэгээд миний хувьд болохоор яг үнэн мэдлэг бясалгалд ороод явж байгаа түүх маань яг гэр бүлийнхаа зүгээс одоо дотоод асуудал маань иймэрхүү л байжгаад одоо бол бүр гэр бүл бүгдээрээ 2 хүүхэдтэй тэг нөхөртөөгөө ингээд дөрвөлэн амьдардаг. Тэгээд одоо бол манай 2 хүүхэд хоёулаа мэддэг болсон. Манай нөхөр намайг бүр айгүй сайн дэмждэг болсон. Тэгээд бүр дэмжихээр бархуу үнэн мэдлэгийн одоо арын албанд тусалдаг, ажилдаг яг хуу албан бус нэг тийм гишүүн болцсон байгаад байгаа. За тэгээд өнөөдөр би болохоор өөрийнхөө охиноо энд одоо манай яг миний арталд байдаг тийм ээ арын албанд маань дэмждэг хүүхдээ охиноо яриулах гэж байна л да. Тэгээ охин маань болохоор эхэндээ бас яг нөгөө нэг ээж нөгөө нэг алга болчдөг. Өрөөндөө ороод хэдэн цагаар хаалгаагаад байхгүй болчдөг. Тэгээд тэр орон зай нүгүүлэгддэг байсан болохоор эхэндээ бол жоохон дурггүй байхын үед бол байсан. Гэхдээ яваанда одоо яг сурж байгаа хугацаанд яваанда ер нь ингээд сонсоол тэр бүгдийг ингээ ажиглаад яваад идэгсэн юм шиг байгаа. Тэгэнгүүтээ яг ингээд хамтдаа нэг удаа би ой мод руу авч явсан юм л да. Ой модонд нөгөө сурагчид маань багш нар бүгдээрээ суулраад тэнд одоо сургууль дасгал хийгдээд ой модтой холбогдоод этрогуурууд ингээд бүгдээрээ цугларсан. Тэр үед би 2 хүүхдэд дагуулж явсан. 23 оны 100 байсан баха. Тэгээд тэр үйлдэнд одоо явснаас хойш гэх юм уу манай 2 хүүхдийн бас нөө үзэл бодол шал өөр болсон. Яагаад гэх юм бол ээж юу нь ямар хүмүүстэй хамт байгаад идэгин, ямар хүмүүстэй холбогдоод идэгин, байнга л завгүй 8 цаг болохоор ухаанаа алдаад ингээд биднээс бүр ингээд садаад өрөөндөө ороо суучдаг байсан. Ээж чинь яг ямар хүмүүстэй холбогдоод идэгин гэдгийг тэр үед яг хараад тэгээд тэрнээс хойш бол манай охин бол бүр 100% дэмждэг болцсон. За тэгээд яг өөрт нь ямар санагдчихсан байгаа одоо ярих уу? За Оюука. Надаа тэгэл модонд явж байхад бол ингээл хүмүүсийг ингээл анзаараад харахад нилээ юм нүдэнд дулаахан нэг тийм тухтай нэг тийм тайван мэдрэмж өгсөн хүмүүс байсан. Тэгэл тэр үед ингээл харчаал нэг тийм их юм бол боддоогүй нэг юм бодогдоогүй тэгэл юу яаж байгаа л нилээ ер нь л тэгэл таалагдсан шүү дээ. Тэгэл нилээн таалагдаад ер нь жоохон сонирхож эхлээл дараа нь 24 оны 1 сарын үед бас хамт явсан. Хамт яваад тэр үед бүх хүмүүсийн яг ингээ бүх багш нарыг нэг нэгээр нь анзаарч хараад тэгээд тэр нь тэр хүү юм байна, энэ нь энэ хүү юм байна гэд бүгдийг нь бол яг тэгэхэд таньсан. Танаад хүн тий. Тэгээд таниад юу бүгдэнтэй надад ингээ танилцаад тэгтэн чи ингээд миний бүр ингээ бодчихсноос бүр илүү юм хүмүүс байсан хамаагүй юм гоё юм чөлөөтэй тайван ингээд тэр хүмүүс ингээ хажууд тахад гарыг ингээ тарихгүй болж байгаа юм шиг их тийм мэдрэмж өгч чадгаар юм хүмүүсээс. Тэгэл тэрнээс хойш амар таалагдаад би бол ээжээс амар их асууж исэн. Тэр нь юу юм, энэ нь юу юм, тэр нь яа тийм гэх их юм асуугаал. Тэгэл дараа нь 3 сард бас хамт явсан. Хамт яваад яг хүмүүс багш нартайгаа яриад тэгсэн чинь надаа бүр ингээд бүр юм гоё хитэн мэдрэмж өгөөд тэрнээс хойш тэгэл дуртай болцсон ш. Тэгэл дандаа нөгөө YouTube дээр тавигддаг дамжуулалтуудыг сонсоол тэгэл дамжуулалтуудаасаа хэрэгтэй юмнуудаа бичиж аваал тэгэл ер нь харсан да. Одоо тэгээд нөгөө нэг бүр өөртөө тусдаа дэвтэр худалдаж аваад тэгээд нөгөө дамжуулалтан дээр өөрт нь яг таалагдсан чухал гэж бодсон зүйлүүдэд чийжлээд бүр тэрээ ухамсарлаж авахын тулд өөртөө бүр ингээд тэмдэглэдэг болсон. Тэгээд тэр 3 сард болохоор бид нар яг нэг энергийн төв рүү явсан юм аа. Тэгээд тэрнээс хойш манай охин ерөөсөө ингэж багш нартай хамт явах чи айгүй гоё идэг юм байна гэдэг. Тэгэл тэрнээс хойш ер нь 100% сэтгэл шулуудаал байнга үүлэнд хамт явъя, ийш тийш явуул намайг заавал авч яваарай гэдэг. Байнга тэгдэг болсон. Тэгээд одоо охин маань нас нь яг суралцах нас нь бол арай болоогүй байгаа. Тэгээд өөрийнхөө сурах одоо насаа тэсэн ядан хүлээгээл
орчих доо гэж гуугаад байгаа. Гэхдээ яг хуу нас нь бага байгаа болохоор бас арай оруулж болохгүй. Тэгээд 16 нас хүрээд тэгээд ямар ч сан сургалтандаа суунаал гэд хүлээгээл байж байгаа. Ингээд сургалтандаа суучаад өргөлтөлөө багш болно. Мөрөөдөл нь тий үнэн мэдлэгийн багш болох мөрөөдөлтэй. Тэгээд ер нь бүр яг ингээд яагаад дуртай болсноо ерөөс ойлгодгүй. Зүгээр ингээд хамж явж байгаа л ийм дотн мэдрэмж одоо тэгээ нэг юм сэтгэл одоо ингээд яг тийм хөрсөн яг тийм мэдрэмж өгсөн болохоор ч юм уу. Тэгээд яагаад ч мэдгүй дуртай. Миний хараа болохоор яг ажигласнаар бол тэр айгүй их амар амгаланд яг бид нартай хамт байхдаа үүлэнд явахдаа ч юм уу багш нартай хамт байхдаа манай охин маш их амар амгаланг мэдэрдэг юм шиг санагдав. Тэгээд нөгөө түрүүн хэллээ шүү дээ. Би ингээд тархигүй болсон юм санагддаг гэдэг. Тэр нь болохоор одоо өнгөрсөндөө ч юм уу ирээдүйдээ ч юм уу ямар нэг асуудалт ч юм уу тийм ээ санаа зовх тийм ерөөсө бодол байхгүй болчихдаг юм шиг байна. Яг өнөөдөр яг цагаар мэдрээл. Тийм тэгээд яг ингээд өнгөрсөн ч бодогдохгүй, ирээдүйн ч бодогдохгүй одоо тий цагийн дараах юу болох нөө гэдг нь бодогдохгүй. Яг одоо үе дээрээ л одоо яг энэ минут секундын дээрээ ирээл 100% ингээл одоо итгээл одоо тархихгүй болно гэдэг чи одоо жишээл 100% ингээл итгээл юунд санаа зовхгүй, юу ч бодохгүй яг тэрүүхэндээ л ингээд тийм тайван мэдрэмжтэй одоо болдог гэсэн үг. Тийм. За тэгээд энэ манай орг гэрийнхний хамгийн залуу төлөөлөгч ярьж байгаа тийм үү? Хамгийн залуу төлөөлөгч маань ярьж байна. Үүлэн данхан биднүүсийг ингээд ээжигээ дагаад явж болох уу гэд этрагуруудаас зөвшөөрөөд тэгээд явдаг байсан. Тэгээд анхан бод зүгээр дагагдаж явж байгаа ялаач тэр юунууд шиг ингээд хоол ингээд явж исэн. Этрагурууд хамгийн сүүлд дагуулж явсан үүдэн дээр одооноос ингээд бясалгаж төвлөрүүлж сур гэж хэлээд хамгийн сүүлийн үеинд маань оюукаг бүр одоо үндсэн одоо үүлэнд явдаг багийн гишүүн гэж хүлээн зөвшөөрөөд бас тодорхой хэмжээний урамшуулал болгоод тэр үед нь төвлөрч сур гэдэг үүлэнд ингээд давхар суудсан байна. За баярлалаа. Тэр үйл явдал нь бол манай охины хувьд бол 25 онд болсон хамгийн гайхалтай гоё үйл явдал нь гэдэг өөрөө тэгжсэн. Тэгээд яг би яг тэр үүлэнд явахаас өмнө жоохон цухас хийгээд дурдсан байхгүй чамаг этрогүр дэнсэн гэдсэн чинь айгүй их баярлаад бүр маш их баярлж хүлээж авсан. Тэгээ бүр өөрөө итгэхгүй тэгээд тэрийг бүр дараа нь үүлэндээ яваад ирчээд тэр чинь сар орчим бид нар явсан шүү дээ үүлэндээ. Тэгээд яваад ирсэн хойноо ч гэсэн тэрийг айгүй их ярьсан. Одоо ч гэсэн ярьсаар л хий. Надад л тийм гоё дурсан зүйлтэйсээ яг юм нэг үйл хийгээд чинь одоо маш том ажил байгаа шүү дээ тий. Тэгээд тэрэн дээр өөрийн биеэр ингээд оролцоод чадахгүй байсан ч гэсэн ингээд хичээгээд бүр яг ингээд сэтгэлээсээ ингээд хандаад тэгж хийсэн шүү дээ. Надад л гоё байсан. Тийм. Тэгээд манай нөхөр болохоор яг одоохондоо байхгүй байна л да. Тэгээд манай хүн ч гэсэн бас айгүйх ойлгодог болсон, дэмждэг болсон штэ. Тэр маань болохоор өөрөө одоо үйл гэдэг чинь өөрөө маш чухал зүйл тийм ээ. Маш чухал зүйл гэдгийг манай хүн бүр өөрөө ухамсараар ойлгоод тэгээд арын албанд сайн дураараа ажиллаад байгаа. Баг нөгөө сургалт хэдий чухал гэсэн үйл маань өөрөө чухал гэдгийг айгүй ойлгоод байгаа байхгүй юу. Тийм учраас одоо нөгөө өмнө нь үүлэнд явхад охиныг одоо явуулахгүй ч гэдэг юм уу эсвэл ямар зүйлд яваад байгаа ингээд ихэндээ мэдгүй байгаа штэ. Тэгээ тийм болохоор ихэндээ жоохон дургуутсдаг байж байгаа. Сүүлдээ болохоор ямар ч хорио цээр байхгүй, дургуутсал байхгүйгээр тэгээд хүлэн зөвшөөрдөг болсон. Тэгээд тийм учраас бас тусалдаг ч болсон, өөрөө оролцдог болсон. За тийм. Энэ дашрамд дуртаад хэлэхэд тунгаа багшийн маань нөхөр нь хамгийн анх биднүстэй нэг бас үүлэнд яваад машинтайгаа яваад за тэгээд эднүс чинь эхний зөвхөн тэр үүлэнд нь оролцоод дундаас нь буцаажилтай байсан буцсан. За тэгээд буцахт нь этрогуурууд хилээд буцаад явахт нь хамгаалт хийж өгье гээд за тэр үед бол навчаа агш бүтээр байсан баг тийм ээ. Тэгээд ингээд машинд нь гадна этрогууруу удирдаад өктөрөнгөнд гэрлэн хамгаалтанд хийж өгөөд ингээд за тэр мэдрэмж нь бас их гоё байсан. Тэгэхэд анх удаа гэрэл харсан гэсэн тийм ээ. Тэр нь маш их нөлөөлсөн гэж ярьдээсэн тийм ээ. Тийм яг бүр бараг 100% дэмждэг болсон гэдээ ярьжсэн. За тэгээд
тэрнээсээ гадна бүр арын албанд одоо биднес чинь зунжингаа үүлэнд яваад нөгөө завгүй зунжингаа үүлэнд яваад байхад нөгөө номд зарагддаг тэр ном маань юу байж хахад нөгөө Рокки багш, Мөнх багш хоёр маань номыг хөргөлтөөр өгж өгдөг байсан чинь сайн дураараа одоо Тунгааг агшийн маань нөхөр байхгүй үед нь нөгөө уцтад асуусан хөргүүлэх гэсэн авсан хүмүүсийг номнуудыг хүргэж зарж эхэлдэг бас болсон байгаад тэгээд мөн одоо манай машинуудын техник эвдэрлэлийг гэхэд тэрийг дааж эренгүүтэл ердөөсөө Тунгааг агшийн нөхөд машин ингэсэн тэгсэн гээд ингээд өгчдөг болцсон байгаа. Ийм хүртлээр дэмждэг болсон байгаа. За баярлалаа. За тэгээд оюукада амжилт хүсье. Тэгээд чи төлөвшөөд юмнуудаа сонсоод ухамсараад хідээд сууж бай. За тэгээд цаг нь болохоор сургалтандаа суугаарай.